баярлалаа. За нэг зураг авах чинь ингэж сууж байгаа. Амраа зураг авах тохиол. Тэжгүй. Хасах юмыг хасаарай. Тий. Бас ивлүүд дутуу. Тэгээд. Гэхдээ яг өнөөдөр шүү. Зарим нэг хүмүүс ар мараас ингэ яриад идэв. За юуны өмнө Сан-Францискийн их сургуулийн 100 жилийн тохиолдуулан үеийн төгсөгч тэр тусмаа сургуулийнхаа өмнөөс сагсан бөмбөгийн талбай дээр оюутан цагийн хаан эрч хүч чадал авхаа самбаа гаргаж явсан нийт сагсан бөмбөг залуучуудаа барин мэнд хүргье. За өнөөдөр элсэн оноор бол 1926 оны би бол тодруулж хэлэх юм бол 1999-2000 оны оюутны лигийн мөнгөн медальт залуучуудын улсын аваргын 3 удаагийн хүрэлттэй насан туршидын улсын аваргын мөнгөн медальт хайдар ахлагчтай багийг гишүүтэй гэдэг тав хүнтэйгээ уулзаж байна. За ингээд тэр үеийн дурсамжээс эхлэхгүй тийм ээ. Багийн ахлагчаас эхлэхгүй. За та бүгд энэ өдрийн амгалан айлтгая. Тэгээд сургуулийн 100 жилд зориулаад ингээд бас нэгэн сайхан түүхийг бид нар бол бүтээлцсэн. Тэгээ 96-аас 2002 оны хугацаанд бол санхүү эдийн засгийн дээд сургууль гэж айгүй тийм нэртэй сагсан бөмбөгийн баг байсан. Тэгээд харамсалтай нь өнөөдөр багийн маань бүх гишүүд маань бол хөрөлцөж ирч чадсангүйч бүгд бид нартайгаа хамт зүрх сэтгэлээр нэгдээд байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд бид нар бол санхүү гэдэг багаар бол 97 оноос хойш анх тэмцээнд бол тоглож эхэлсэн. Тэр цагаас хойш бол бид нар талбай дээр бол хамгийн одоо мундаг өрсөлдөгчний нэг. За наадмаар ирвэл дандаа айргийн 3-т тий одоо үзүүрлж яадаг л тийм л сайхан баг байсан. Тэгээд би бол багийн одоо ахлагч зэбэ дасгалжуулагч одоо мэдгүй хийгээгүй юм байхгүй хаа энэ үүрэг тийм үүрэгтэй. Тэгээд маш сайхан багтай өнөөдөр хүртэл бид нар одоо 30 гаруй жил одоо бараг 30 жил болж байна тий. Ингээд найзлаад холбоотой явж байгаа. За дараа нь бас нэг хүнийг дурдах хэрэгтэй баг. Дашпонская амбух гэж нэг хүн байгаа. Амбух багш маань энэ багийн дасгалжуулагч байсан тийм ээ. Тэгээ дээрэс нь бол тухайн зүйл талбайд болсон Украин Киев хотно бен тамирын дэд сургуулийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч мэргэжлэр төгсөж ирсэн юм мэргэжилтэн. Тэгээд энэ багийг бол одоо тэр саяны дээр дурдсан оюутны лигийн болон улс залуучууд улсын аварга болоход нэлээд зүтгэл гаргасан юм хүн байгаа. Бас өнөөдөр ажилтаа удаад ирч чадаагүй юм шиг байна. Уг нь багш нь байж ах хэрэгтэй юм тийм ээ. За тэгээд тухайн манай багийн түлхүүр тоглогч Отгон жаргал АГ гэдэг. Одоо бид нэрээс бүтнээрээ дууд юм уу? ТЛЛ-гэн АГ гэн. Хайдар жоохон богино нэртэй болохоор л хайдар бүтнээрээ явдаг юм шиг байна тийм үү? АГ гэлтгээ. Тэгээд тухайн тэр тоглолтынхаа одоо зурсаж байх тэр гоё юм хичээс нэг яриач. АГ. За би бол 97 оны төгсөгч биш орсон. 2001 онд төгссөн. Тэгээ яг сая дурдлаа бидээс 97 оноос хойш бол санхүү эдийн засгийн дээд сургууль гэж баг ер нь сагсны бас тухайн үеийн бас жижиг хүрээнд бол хүчтэй орж ирсэн. Сургуулийн маань хувьд бол анх биднээсийг орж ирж байхад бол нэг үг хэлэхэд бол сагсны баг гэдэг дээр бол нэлээд тийм ойлголт дутуу байсан. Тухайн үед бол ер нь хамгийн хүчтэй байсан нь бол улаан сарны амлаг гэсэн. Тэгээ сургуулийн хувьд тийм байсан. Тэгээ бид орж ирээд тоглоод тэгээд багаар багш нартайгаа бас сургуулиас бас тодорхой хэмжээний одоо дэмжлэг гэхгүй одоо ямар ч гэсэн бид эдийг бас нэг тодорхой хэмжээнд дэмждэг байсан. Дэмждэг гэсний дүн мөнгөөр бол дэмждэггүй байсан. Тэрийг бас дурдхан зүйтэй тийм ээ. Тэгээ яг биднээс өөрсдөө орж ирээд тоглоод одоо бол их сайхан дурсамжтай юу вэ гэхлээр энэ одоо нэг давхарт одоо энэ яг энэ өргөтгөлийг барьсан байшингийн доор нэг давхарт бол заал маань байдаг байсан. Тэгээд тэр зааландаа бид маань хичээлээ тараал бэлтгэлээ хийгээл явдаг байлаа. Сайн санахад бол сайхан нар тусдаг заал байсан. Тийм ээ. Цонх их томтай тийм заал байдаг байсан. Тэгээд л
бас ам бүх багшийг дурдах нь бол биднээс 97 онд орж ирээд тухайд бас Бацаахан гэж хөл бөмбөгийн багш болж ирсэн. Бид тий одоо талигаж болсон тэр хүмүүс маань бидийг бас их анх орж ирж байхад их сайхан зангидаад тэмцээн уралдаанд маань бас оруулдаг байсан. Багш маань Бацаахан багш маань тэгээд сургуулиас гарсны дараа биднээс бас тодорхой хэмжээний амжилт гаргахын тулд дасгалжуулагч гэдэг зүйл хэрэгтэй гэдэг үднээс ам бүх багшигаа бас одоо BDD-ийн холбоосоор бидэд хоорондоо холбогдож энэ сургуультаа бас холбосон хүмүүсийн нэг нь байгаа юм бидэд бөөнөрөө. Тэгээд ам бүх багштайгаа бас олон амжилтыг үзүүлсэн байгаа. За тэгээд одоо BDD-ийн хувьд гэх юм бол дурсамжтай сайхан үе гэх юм бол одоо тэгэл хамгийн дурсамжтай үе гэх юм бол манай сургууль маань ер нь саксыг нэг тийм тодорхой хэмжээнд дэмждэг байсан ч гэсэн бас нэг юм тулхан дэмжинэ гэсэн ойлголт гэх юм уу тийм байсангүй. Одоо жишээл манай энэ хүн хэдэн оны оюутны лиг аварга юм бэ бид чинь? 99-2000 оны лигийн оюутны лигийн аваргын төлөө тоглож байгаа. Гэвч манай энэ хүн маань реферат тавих болоод багш нар диплом аваалтай. Тэгээд одоо уг нь бол бас манай самбарын тоглогч, чухал тоглогч. Тэгэл одоо тоглолт дуусны дараа ирээд л бидний одоо тэр дурсгалтай зурган дээр ганц костюм бичээгтэн зогсож идэг юм да. Тэг яг биднээс хувьд бол тэгэл тэрний өвчнөд бас бүгд л ажил мэргэжлэрээ сайхан явж байгаа. Тэрийг бол бас багш нартаа талархаж, сургуультай талархаж явах нь зөв ёсны хэрэг. За тэгээд дараагийн өндрөгөө шилжүүлье да. Тэ нэг зүйлийг хэлэхэд одоо энэ сууж байгаа манай тоглогчид бүгдээр Монгол улсын сагсан бөмбөгийн спортын мастерууд бас бүгдээр. Тэгээ ер нь тийм ээ бүгдээр баг тийм ээ. Арай олон ус гараг байна тийм үү? Хараахан гараг байна. Багаараа ер нь багаараа бол спортын мастер гэдэг цолыг хүртсэн байгаа тий. За энэ дээр бас хэлэхэд 15 болоо байла 15 байсан тийм ээ. За ариг тийм. Тий. Багийнхан гишүүдийг хин амараг ярихаас өмнө бид нэр 15 болоо байсан тийм. Бид нар гэдэг нь би бол улаан дэмжигч чинь дасгалжуулагч чинь биш улаан дэмжигч чинь байсан тийм. За Өсөхбаяр Канада улсад байгаа. Мөнх Эрдэнэ Швейцарт байгаа тийм ээ. За гадаадд байгаа улсуудаас нь. За Алтангэрл би том бизнесмен болсон. Одоо ирээгүй юм. Тайванд байгаа юм байна тийм үү. Ажлын шугамар явцсан байгаа юм байна тий. За Жавха байгаа байна. За дандаа богино нэрийг хэлээд байна шүү дээ. Жавхан төгс баха тий. Жавхан төгс тий. За энд бол амраа байгаа. Сая отгон жаргалыг одоо өрн сагсан бөмбөг сонирхогч залуучууд одоо бүгдээрээ мэддэг болсмах хайдрыг мэднэ. За амраа бол манай багийн бас нэлээд төлхөр тоглогчдын нэг байсан. За Тэлмэн байна. За Алтаабаатар маань сагсан бөмбөгийн дараа нь ярих байлгүй дээ. Бас нэг спортын том тамирчин болсон тэрийг бас зогсдурдах зүйл таг. За тэгээд өшөөчийн хэнийг дутуулдчих. Цолман ханд байна тий. Цолман ханд маань бас спортын мастер. Тэгээд дээр нь хөл бөмбөгийн барших мастер байна уу гэж байна. Нэлээ их тэмцээнд ордог хөл бөмбөг. Ер нь манай сагсчид бол ерөөсө давхар спортоор хичээлээд байдаг болсон ба шүү дээ. Жаба байна. Америкийн нэг улсад байгаа тийм ээ. Америкт байгаа тийм ээ. За өөрчи Мартаг Бацаарэг байна. Барсоо гэж нэртэй тийм ээ. Бас бид нар холбогдож чадсангүй. За бидний дундаас бас бид нар гарцаагаа дурсах хэвээр нэг хүн байдгийг. Монгол улсын сагсан бөмбөгийн спортын мастер Ганжар гэж нэг залуу байсан. Зайхан залуу. Аваасайн тоглодог. Тэр маань ертөнцийн мөнх бүсээг үзсэн. Гэтэ биднийхээ дунд байнга л байж идэг. Тий. Түрүүн Огийн хэлсэн шүү дээ тийм ээ. Бид нар хайдарлагдчихсан тийм ээ. Одоо хүртэл бид нар цуг байдгаа гэж хэлсэн тийм ээ. Тэгээ бид нар эцгийнх нь мөч хөтлөн цуг байсан гэдгээ. За дутуу хүн байна уу? Аль нэмэрэ би ч одоо ер нь тэгээд хэн байгаа вэ? Амраа өөр хэн байгаа вэ? Ерөнхийдөө болсон Цолман ханд дутуу хүн байна. Яг манайхаас нөгөө Ганбаяр маань Дорнод аймагт ажиллаж амьдарч байгаа. Тий. Яг хөө ер нь бол энэ баг маань 96 онд одоо манай Тунсгийн Тэлмэн, Дангасүрэнгийн Ганзэрэг, Раднагийн очодрах одоо Бадмын амар төвшингээд бид дөрөв одоо энэ санхүү эдийн засгийн дээд сургуульд илсэн орсноор ерөнхийдөө суурь маань тавигдаж эхэлсэн. За тэгээ үүнээс хойш 97 онд манай Отгон жаргал Алтаабаатар хоёр маань илсэж орж ирсэн. Манай Хайдар маань шилжиж орж ирсэн. За үүний дараа 98 онд Өсөхбаяр маань шилжиж орж ирсэн. Цоомоо илсэж орж ирсэн. Ингээд ерөнхий үндсэн бүрэлдэхүүн хүрэл. За тийм жахлан төгс. За тэгээд 97 онд бол манай багт байсан түрүүн багш дурдлаа жаргалан буюу Жаба маань бас бидэнтэй зуг
оюутны лиг тэмцээнүүдэд оролцож байсан. Тухайн жилдээ биднээс бол бас оюутны лигийн финалд гарч өрсөлдөж байсан боловч бас тодорхой шалтгааны улмаас тухайн тэмцээнээс хасагдаад тэр амжилт маань бол бас хадгалагдж үлдэж чадаагүй. За тэгвэл тэр жил бол залуучуудын улсын аваргаас хүрэл медаль авчлаа. За 99 онд болоод ирэхээр биднээс бол бас залуучууд насан туршидын улсын аварга бүх тэмцээнүүдэд оролцож явсан. Оюутны лигээс мөнгөн медаль, залуучуудын улсын аваргаас дахиад хүрэл медаль авчлаа. 2000 онд насан туршидын улсын аваргаас мөнгөн медаль, залуучуудын улсын аваргаас хүрэл медаль, оюутны лигээс дахиад одоо мөнгөн медаль авч ийм амжилтуудыг үзүүлж явсан. За ингээд эхнээсээ 96 оны элсэгчид маань 2000 оноос ингээд төгсөж эхлээд баг маань бас тал бүрэлдэхүүн ингээд төгсөөд энэ тэмцээн оролтоонд оролцох боломжгүй болоод ингээд үргэлжлээд явсан. Ийм за тэгээ тэрнээсээ хойш бол бас биднээс байнгын цуг тэмцээнүүдэд оролцож байсан. Pepsi League, Sprite League гэх тухайн тэмцээнүүдэд бол оролцдог. Бас аль болох сургуулийнхаа нэрийг гаргахын төлөө хөсвчээ орсгож ингэж тоглож явсан. За 14 онд 90-с 2000 оны хоорондох сургууль үндсэн багуудын хоорондох Champions League гэдэг тэмцээнд мөнгөн медаль эзлээд за тэгээд тэндээс манай багийн бүрэлдэхүүний ихэнх хэсэг маань спортын мастер гэдэг цолоо авч гिचэлээ. Тухайн жил яг бас санхүү эдийн засгийн дээд сургуулийн маань яг 90 жилийн ойд давхцж байсан. За тэгээд тэр жилээс төгсөгч нарынхаа тэмцээнд оролцож бас мөнгөн медаль авч ирсэн ингээд хөврөө явдаг. Одоо өнөөдрийг хүртэл 19 онд хүртэл биднээс ингээд хамдын улсын аваргаар хүртэл тэмцээнд орж хамдын улсын аваргын хүрэл медаль авсан. Тэгээд дандаа санхүү эдийн засгийн дээд сургууль гэдэг нэрээс авдаг шүү дээ. Тэр утгаар нь бидний онцлоод байна. Энэ бүрэлдэхүүнээрээ ингээд энэ тэмцээнүүдэд оролцоод ингээд явдаг ийм залуучууд байна. Тэгээд сургуулийнхаа бас төлөөлөл болж сургуулийнхаа нэрийг гаргахын төлөө ингээд цуг тэмцэж явсан. Спортоор хичээлж явсан найзуудтай бүгдээрэнд нь баярын мэндийг хүргье. Тэрний дамжуулаа тийм ээ. Тэр нэг идэж байсан нэг төгсдийн тэмцээнээр Тийм бас нэг төр байсан тийм. тэрийг ээж байна. Хавар хүмүүс хэдэн гүзээ орж ир төрүүлчихсэн. Хичээлээ 19 он. саяхан шүү дээ. Үгүй шүү дээ. 20 он. Яг ковидын өмнө. 19 20. Ковидын өмнө. 17 биш ээ. 17 би дөнгөж ирсэн байсан. Би эхний жилдээ мултарсан. Барцаагийн нөгөө юун дээр очсон шүү дээ. Тэгээ 18 19 онд байхгүй. Ковидын өмнө жил. Тэг 19 20 Ковидын өмнө. Тэгээ 19 оны бас энэ төгсөгчдийн тэмцээнээр бид бөөнөр ороод бас арай фит байж бас аваргыг авсан шүү бид. Яг энэ заалтанд. Яг төгссөн ч гэсэн бид нөгөө нэг санхүү гэдэг багаараа нөгөө нэг янз янзын тэмцээнүүдэд их оролцож явж байгаа. Тэгээ бас тэрний юу байсан бэлтгэлтэй байсан юм уу 19 он чинь тэрүүгээр орж бид нар төгсөгчдийн хооронд тэмцээнээ бас авсан. Тэгэхээр чин тэр тэмцээнээс чинь баг хамгийн залуу баг нь биднээс ч 12 дүү залуучууд илүү төгссөн тийм бас. өдөр чи бараг 18 оны төгсөгч. орж ирлээ 18 дүү залуучууд те. Яг манай нөгөө их тоглож ирсэн хүчин Амрагийн бандтай нэг ангийн хүүхдээс байсан. Хүүтэй нөө. Тэгээ хүүхдээжсэн байсан. Тэгээ яг багийн спорт ер нь сайхан л та. Нөгөө нэг тухайн үед тэмцээн уралдаан бэлтгэл гэж явдаг боловч одоо ингээд насан туршийн найз нөхөд болдог бид нар. Тэр нь багийн спорт ч бас хүнийг нэлээсэн хүмүүжүүлдэг. Тэгэхээр нэг сүлд нь ажил төрөл хаанчдсан багаар ажиллах чадвартай болдог. Бие нэгэ ойлгодог. Тиймэрхүү бас олон давуу талуудтай. Тэгээ одоо бол бидэд одоо хүртэл ингээ холбоотой найз нөхөд ингээл явуулжлаа. Тэгээ цаашдаа ч гэсэн тэгэл яг дуртай юм болохоор тэгэл яг тэмцээн уралдаанд бол одоо орохгүй байх л та нэг заалан төсөө гаргаал ингээл явах. Манай Амрагийн аав чинь Манаас өөрийн захирал байсан шүү дээ. Санхүү эдийн засгийн техникумын захирал хэдэн жил хийсэн юм? Бадам гэдэг. 9 жил 10 жил. Тий, яг эдийн засгийн коллеж байгуулах хүртэл тэрнээс өмнөх 9 жил нь тий. Мом яг 91 онд юу яах. Тий, хүртэл санхүү эдийн засгийн техникумын захирал байсан юм шүү дээ. За одоо ингээд ярих юм бүгдийг ярьчихаар чи би юу ярих юм бэ? Тэмцээнд хазаалт гэрээ дурсан жоо шүү дээ. Тэр нэг хоёрны лиг баха.
Энэ худалдаан дээр болж исэн тэмцээн тийм ээ. Худалдаан дээр тэр их санаж явах юм. Худалдаан дээр болж исэн тэмцээн. Агийн өнөө хэн мэнэт ингээд эрдгүү тэмцээн эхлэх гэдэг. Тэгсэн чинь нөгөө манай багийн гол дэмжигч манай тэр үеийн багш нар энэ багаа их дэмжинэ. Түрүүн агийн хэлжсэн юм. Гэхдээ хичээлээр нь биш. Тэгээд байдгүй яасан гэж онн багш гэрийн даалгавар юу вэ? Амраа юм уу те? Онн багш гэрийн даалгавраа шалгуулга ингээс суулгацсан гэдэг. Тэгээд бид ингээд тэмцээнээс айхаас орж ирж байгаа байхгүй те. Гэтэ гисэн хэдэж бид тэр өдрийн тоглолтыг бол авч ирсэн шиг санагдаад байх юм тийм ээ. За гих мэтлэнгээ өшөө ямар дурсамж байгаа лээ. Та тэр өөрт ямар дурсамж авах те. Тэгээд яг тухайн үед чинь бидэртээ өршөлддөг гол багууд бас байгаа шүү дээ. Өршөлтөгчнөрөө дурсыг гэвэл худалдааны баг бол хамгийн хүчтэй өршөлтөгч байсан. Биеийн тамирын дээд, Улаанбаатар коллеж, Цагдаагийн дээд тиймэрхүү багууд яг гол өршөлтөө. Тэгэл тэмцээн болохоор манай эдэн баг л нөгөө байраа тойрол эзлээл тэгээд нэг хожоол хожигтал явдал байсан. Тийм санагддаг. за энэ баг дээр бас дахиад нэг дурсах нэг өстой нэг хүн байгаа гэж би бодоод тахэ. Олчих гэдэг тухайн үед тийм ээ. Олчих тийм. Ган зөрөг гэдэг баг тийм ээ. За ган зөрөг гэдэг хүн маань тухайн үед манай сургуулийн ичнээ ангид бэмбэн ангид сурж ирсэн шиг санагдаж байна. Тэгээ тэр хүнийг яагаад дурсаж байна гэхээр нөгөө анх удаа манай энэ хүүхдүүд барагшхууд хуучин сургуульд байсан майк хувцас өмсдөг гэсэн юм уу хайшин тийм ээ угаагаад эндүүтэй л өмсдөг. Тэр ган зөргийн тэр Олчих гэдэг компани анх удаа манай багийг одоо спонсорлож 2 ээлжийн хувцас авч өгч ирсэн юм байна. Тийм ээ 2 ээлжийн хувцас авч өгч ирсэн юм байна те. Дээрэс нь бас манай энэ тамирчин хүн чинь ерөөсө бэлтгэл сургууль амжилт гаргахын нэг үндэс нь бол сайхан одоо ингээд бидний хоол сайн идэх хэрэгтэй байлээ л дээ. Миний санджихаар 1-2 удаа бас хоолсон баг тийм үү. За энэ бол байх ёстой дурсамж нэг авах хэрэгтэй баг те. Энэ нөгөө юг бас хэлхэн зүг баха. Нөгөө Бачрал багш захирал байхад ер нь бол яг саксны багийг мань хүн бол хамгийн их дэмжсэн шүү дээ. Одоо нэгдүгээр бид нар чин Бачаа өгч нар орж төсөв мөсөв батлуулж гуйж хувцс хийлгээ инэ тэрэ гэж хахад бол Бачаа өгч маань татгалзахгүйгээр шууд дэмжиж исэн. Бачаа өгшийг байхад нь бид нар багаараа ам бүх өгшийг сургууль дээр авчираад бас энэ хүнийг ингээд сургуульд ингээд багшаар аваач гэж гуйгаад тэгээ Бачаа өгч бол тухайд бол нэг л юм асуусан надаас. За наад нөхөрч арх уудгүй гэсэн. Тэгээд би бол үгүй л гэж хэлсэн. Тэгээд сургуульд орсон шүү дээ. Ер нь бол түүх нь бол тийм шүү дээ. Биднес одоо 98 онд анхны залуучдын улсын аваргын хөрөл медаль авсан ингээ оюутнууд шүү дээ. Биднес чинь 1-2 дахь курсын л оюутнууд. Тэгсэн чинь л нэг өдөр хичээл дээр суужсэн. Захирлын өрөөнд дуудаж ийн гэл. За ямар хэрэгтэй байлаа вэ? Толгоогоо маажаал яваад атсан чи манай хэд бүгдээрээ үүдэн зогсож байна. Энэ чи бас загнуулах биш, шагнуулах гэж байгаа юм байна гэж ойлголттой. Тэг ингээд захирлын өрөөнд ингээд бүгдээрээ бөөгнж аваад орсон. Тэгээ бүгдээрэнд нэг юм тогтуутай мөнгө юм өгөөд ингээд бүгдээрэнд нь баяр хүргэе. Тэгээ ингэсэн гарч ирэл яг оюутнууд л юм чи нөгөөтгөө задлаад үзсэн. Яг тэр жил гүйлгээнд анх гарч ирсэн 50000 тend дэвсгэртийг бүх хүнд нэг ингээд тогтун тэгээд өгсөн бэ. Өгчээсэн. Тэгээд тэр бол бас тухайн үед бид нар ч тэр 50000-ыг хараагүй. Оо ийм улаан мөнгө хаанаас гараад ирвэ? 1000-аас дээш дэвсгэрт байхгүй. Тэгэл гараал нөгөөтгөр бас гүлээд орж илээсэн. Тухайн үеэлгээр. Тэгэхээр ер нь бол үеийн удирдлагууд бол яг бидрийг бол байж хад бол дэмждэг байсан. Зүгээр спорт сурлага гэдгийг бол үнэхээр хатуу салгаж ирсэн үнэн шүү дээ. Тэгээ гэрэлмээ өгч маань бидрийг тэгээ макро эдийн засгийн онол гэдэг хичээл дээр чухам хэрл чангалсан билээ дээ. Тэгэхээр гэхдээ тэнд бол энэ чи их гоё дурсамж болж үлдчихэж байгаа тийм. Ямар ч хэлсэн бид нар бол сургууль руу нөгөө сурах гэж орсон гэхээс биш спортер хийтэй дагнах гэж ороогүй гэсэн байр сууриас бол үнэхээр зүв байсан. Тэгээд тэр үеийн багш нар маань бол үнэхээр хатууч гэсэн чинь үнэхээр бас биднийг цаагаараа үргэлж дэмжиж яг эрдгүүч гэсэн ч тэгэл инколт багшаар дэмжүүлэл юм хэлнэ. Инколт багшд хэлэх юм аваас хэлнэ. Тийм их гоё л уур амьсгалтай байсан юм.
Улаан сарнаг хайж байгаараас нэг шинэ уур амьсгал оруулаа тий. Улаан сарнаач бол энэ даан байлаа гэдэг шиг тийм ээ. Тийм. Ишкогш бас нэлээ дэмждэг байсан. Тэгэл одоо Алтайбаатар өтөрт бол дээд тоордог байлаа тийм ээ. За та хоёрын дээр сакс макс яах вэ? Энд нэг том юм энэ бодлогоо л бодчих дараа нь саксаа гэл. Тэгээ нэг Ишкогшд нөгөө халан гаднаа хайрын дотроо гэдэг шиг. Тэгэд нэг яг бас нэг ингээд янз бүрийн юм дээр бас нэг ингээд сэтгэл зүй дэмжигч гэх юм уу. За одоо юу болж ин таад яг ямар юм болохгүй байна. Ингээд таад юмнууд чи ингээд үгэн их дээд төвшөндөл та тоглоод байгаа шиг бахын ганц хоёр юм дутаад байна гэд бас асуулгаж байсан. Гэхдээ тэрийн сүүл рүүгээ бас. Ер нь л ихэндээ бол бас нэлээд багш нартаа бол чангалуулдаг гэсэн шүү. Тэгээ одоо яг энэ дээр ингээл биднээс ч одоо медаль авчаал мөнгөн медаль авчаал зогсож явах чинь одоо босод сургууль гэх хичээл тоглож байсан оюутнуудаа хэдэн үеийн кредит өгөн ч хэлээ те. Тэгэж яриад бид чи бараг л ваа ингээл босод сургууль ингээл кредитийг нөгчдөг юм бэ. Бид чи одоо юу аах вэ тэр чи тэгэл хийдэг юм а хийж ижил тэр юм а цогтулж чиг тийм л үеэсэн. Гэхдээ гоё яасан тэр үе. Одоо энэ эдний өөрсдийнх нь ярьсан яриа л да тийм. Тухайн үедээ ингээд багш нар ингээд хичээл дээр одоо оюутны хэлгээр бол чангалж исэн ч гэсэн эргээд биднэрт аюу гоё байсан. Өөрөөр хэлбэл бидний амьдрал тусалсан гэж одоо манай энэ хүүхдүүд ярьдаг. Яг бол одоо ингээд тэлмэнгээс өсвөлээд одоо ингээд лээш яа гэж бүгдэрийн дотоод төгсөж гараад мэрэгжилтэй мэрэн чадaltaй мэрэгчлээ юм дармаарх хийсэн усуд байгаа шүү дээ тийм ээ. Тэ нэг байгуулдаг. Тэрийг бас давхар ярьдаг. Ингээд бидний нэг талаараа тэг дэмжээг зүв байсан юм байна. Бидний ингээд амьдрал бас манай сургууль үнэхээр биднийг ингээд цааш амьдралаа аваад явах тийм ухаан санаа мэдлэгийг өгсөн байна гэж ярьдаг байсан. Тэгэхээр манай хүүхдүүдийг би юу гэж хэлэх гээд байна. Спортооч хийдэг байсан, хичээлээч хийдэг байсан ийм хүүхдүүд байсан. Тийм учраас өнөөдрийн хүртэл за эрэгтэйчүүдийнхаа хувьд бол сургуулийн хүрээнд төвшөнд бол саксон бомбоор амжилтаараа алт медаль яг хөтер улсын аварга энтриг стацх юм байна. Аваагүй ч гэсэн дээд амжилтлыг тогтоосон юм баг байсан шүү гэдгийг цохон тэмдэглэлийн зүйтэй бахаа гэж бодож байна. За тэгээд баггүй занг байсан тий. Зангийг дуудах юм уу? Зангийг дурддаг тохиол энэ багт нь орж исэн юм чинь. Чи дууд амраа хайд. За тавгүй чи гэж. 90 оноос тийм их чам. Хоёрыг бол бидтэй сүү тоглосон. Занг ах гэд бас манай дээдлийг тоглож исэн мэрэгжлийн тамирчин бас бидний ах гэд бас сүндэл өвчих бас ах тамирчин байгаа. Тэгээ ер нь бол яг хоо энэ сангуугийн шгшээ багт бол цөөнгөө хідэн тоглогч бол давхар оюутны лигээс гадна дээдлигт бол тоглож исэн. Тэгээ бид нар чин ерөөсө өглөөний хичээлийг л үдээс хойш нь заалаа хөөгөө явчихдаг байсан. Тэгээ занг ах маань бас ингээд бидэртээ нэг баг болж дэмжиж тоглож исэн. Ер нь бол энэ сургуульд үе үеийн одоо мундаг сагсчид бол суралцж исэн. Манай Гавьят Төвшинбаяр ах маань эхлээд те байна. Баяр Бахтал Чингис энтергээд Баярхуу ах байна, Оги ах байна, тий Батзэя байна гэд. Ер нь бол сангууд бол үе үеийн л Монголын саксны сор болж исэн тийм мундаг сурагчид оюутнууд бол байсан. Яг гоо зүгээр багасаа дээдлийг тоглож исэн бас хүмүүсийг дурдах нь систем шиг байна тийм үү. За одоо ингээд дурдъя л та. Тий за дээдлигт бол хин Амра, Оги, би, Үжи, Жаба, Жавха тэгээ болчихж байна тий. манай баг эсвэл Манай угаас бол тийм. Тий манай угаас л ингээд бид тав бол дээдлийг давхар тэр үед бол тоглож исэн. Тэгээд Оги маань бол авраг авсан баха тий. Би авраг Авга тий. хүрэл медальтай. Тий. Юунаас Skyhawks-аас. Тий. Би бол нэг дид авраг тий төвшөөх бидэд хамт нэг багт байж нэг дид авраг авсан. Энэ хоёр маань бол угаасаа 10 жилд байхдаа бас орчихсон. Чи ч угуулсан цөвөр лөө. Тий. Чи угуулсан цөвөр. Энэ хоёр угуулсан цөвөр 18 настай орсон. Тэгээд цаашаа Амрачин угуулсан цөвөртөө тоглож байгаа. тийм. Хайдар болохоор угуулсан цөвөр цаашаа чинь ирээдүй азраг тэгсэн. Тий. Өсгөөч аль багаас тоглож исэн гэдэг үү тий. Хамт ч тий. Ирээдүйд хин Огитой хамтараа Skyhawks байсан. Тий. Тэгээ би чинь 10
95 гэр чинь 16 тад дээдлэх төс баг. 16-д энэ Тийм дээдлэх төс. юу дээрээ тоглож байсан Монсоног тоглож Байсан тийм. Skybox. Skybox тоглож. Ийм юм эсвэл бид Тэгээд сургуулийн 100 жилийг тохионо гэдэг чинь бас их том одоо үйл явдал гэж харж байгаа тийм одоо за амьдрал баг нэг удаа л тохиох үйл явдал гин шүү дээ тийм ээ. Тэгэхээр үнэхээр энэ үед байгаад бол бид нар бол баярлж байна. Тэгээ энэ сургууль маань өнгөрсөн хугацаанд бол бас үнэхээр маш их өөрчлөгдсөн, томорсон, маш их амжилттайгаар одоо ажилласан. Тэгээд үнэхээр энэ сургуулийн нэгэн хэсэг байсандаа бол үнэхээр бидэрт бол ингээд бахархалтай. Тэгээ бид нар бас энэ түүхийг жоохон бичлэлцэж өгсөндөө бас үнэхээр баярлж явд юм аа. За тэгээд 1924 онд Галли явдлын сургууль нэртэйгээр анх байгуулагдажсэн. Санхүү эдийн засгийн техникум, эдийн засгийн коллеж, санхүү эдийн засгийн дээд сургууль, санхүү эдийн засгийн их сургууль болтлоо өргөжинд хэлж байгаа. Сургуулийнхаа нийт төгсөгч нар, багш ажилтнуудад бүгдээрэнд нь үе үеийн багш ажилтнууд төгсөгч нарт бүгдээрэнд нь 100 жилийн хойно баярын мэндийг хүргэе. Тэгээд төгсөгч нарын аврах шалруулах сагсан бөмбөгийн тэмцээнд бүгдээрээ идэвхтэй оролцоорой гэж уриалъя. Бид бас тэнд байх болно. За ажил. Хэлмийн хэлбэсэн үү? зүгээр.